байна уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө англи хэлний цуврал хичээлээр та бүхэндээ нийтлэг хэрэглэгддэг 7 зүйр цэцэн үг буюу proverb заах юм аа. Зүйр цэцэн үгийг бид нэр энгийн хэрэглээндээ тийм ч нийтлэг хэрэглээд байдаггүй шүү дээ. Харин гадны англи хэлтэй орнууд маань зарим нэг зүйр цэцэн үгийг маш өргөнөөр хэрэглэдэг юм байна. За, ингээд та бүхэндээ эхнийхээ үгийг танилцуулъя. You can't always get what you want. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр чи үргэлж хүсснээ авч чадахгүй гэсэн. Жишээ нь гэх юм бол чи нэг сандвич айгүй идмээр санагдаад өдөр шөнөгүй бодоод за маргааш нь болчлоо одоо нэг сайхан сандвич аваад идэгээд бодоод дэлгүүрлэн очлоо л доо. Гэтэл нөгөө сандвичийн дэлгүүр хаацж идэв юм уу эсвэл нөгөөх нь яг тухайн сандвич чинь байхгүй байх юм бол хамж явж ирсэн айц чи юу гэнэ. You can't always get what you want гэж хэлнэ шүү дээ. За, хоёр дахь зүйр цэцэн үг маань two wrongs don't do a right. Энэ маань юу гэсэн үг гэхээр хоёр буруу үйлдэл хизээж зүг байдаггүй. Жишээ авъя л та. Чи ямар нэгэн алдаа гаргачлаа, санаагүй алдаа гаргачлаа. Тэгээд нөгөө алдаагаа дарахын тулд үнийг би хийгээгүй штэ намайг ихэд юм байсан штэ гэд ингэж хэлж одоо ингэ хоёр буруу алдаа гаргаж болохгүй шүү. Зүгээр тухайн үед нь өөрийнхөө алдааг засаад аль болох сайжруулад уучлалгүйгээд яваарай гэсэн үг юм аа. За, гурав дахь үг оръё. Hope for the best but prepare for the worst. Үргээл сайн шилдэг рүү тэмүүл гэхдээ одоо хамгийн байж болох хамгийн мууд бэлэн бай гэсэн үг юм аа. Жишээ авъя л да. Чи компанид агуулгаад үнэхээр амжилттай сайхан явна гэж бодож байтал ямар нэгэн асуудал гараад маш том хэмжээний асуудал гараад тэр компани чинь цаашаа үргэлжлэх боломжгүй болчихлоо гэж бодъё. Гэтэл чи яах нь хичнээн сайн сайхны мөрөөдөж байгаа ч гэсэндээ тухайн асуудалд бэлэн бай гэсэн үг юм аа. Дараагийнхаа үг оръё. Better late than never. Энэ маань юу гэсэн үг гэхээр хизээж хийхгүй байснаас хоцроод чамаагүй хий. Чи үнэхээр ингээд зураач болъё гэдэг аягүй их мөрөөддөг байсан. Гисэн хэдий ч чи одоо ингээд имж болчихсон ч юм уу, хуульч болчихсон. Одоо чи 40 настай болсон ч гэсэндээ тэр тухайн мөрөөдлөө орхихгүйгээр хийх хэрэгтэй. Хоцорсон ч гэсэндээ хийсэн нь хийхгүй байснаас дээр юм аа гэсэн утгатай үг байна. За, дараагийнхаа үг оръё. Actions speak louder than words гэдэг үг байна. Энэ маань юу гэсэн үг гэхээр яриад яваад идэг хүн байдаг. Гэхдээ тэрнийг өөрийгөө хөдлөл болгодгүй. Ярьснаас илүү үйлдэлээрээ батсан илүү дээр юм аа гэсэн утгатай үг байна. За, дараагийнхаа үг руу оръё. Easy come, easy go гэдэг үг байна. Амархан олцсон юм амархан алга болтгоо гэсэн үг. Магадгүй ингэж та хазаар мөнгө суглаанд мөнгө хожоод маш их мөнгө хожчихлоо гэж байна. Тэр мөнгийг та үн цэнийг нэлэхгүйгээр зүгээр л нэг өдрийн дотор үрчих боломжтой. Тэрийг сануулж одоо easy come easy go гэдэг үгийг ашигладаг байна. За, дараагийнх нь үг нь practice makes perfect. Энэ маань юу гэхээр олон дахин давтаж хийх юм бол тэр таны хийж байгаа зүйл чинь төгс-төгслөр болно гэсэн утгатай үг юм аа. За, ингээд энэ 7 үгийг та өөрийнхөө англи хэлний ярианд ашиглаж байгаарай гэж хэлмээр байна. За, миний бичлэгийг үзсэн баярлалаа. Баяртай.